Монголчууд бид нар дээр тэгээд Donald Trump гэсэн 10% тариф оногдуулсан байна. За Америкчууд ерөөдөө Монгол руу ойролцоо нэг жилийн 50 хэдэн сая долларын бараа явуулдаг. За бид нар эргүүлээд Америк руу бас жоохон юм явуулдаг та. Гэхдээ ер нь хөл шалахгүй. Donald Trump дайн зарлаа. Ямар төрлийн дайн бэ гэх юм бол худалдааны дайн, татварын дайн, тарифын дайн. За энийг Donald Trump бол насаараа ярьсан. Анх 2016 онд ирэх барихтаа бас хятадуудыг нүдэж эхэлсэн. Японыг нүдэж эхэлсэн. Европыг нүдэж эхлэхээс өмнө ерөнхийдөө ковид гараад төлгөөнийхөө дагуу явж чадсангүй. За Donald Trump бол тарифын, татварын, импорт экспортын фан. Ерөнхийдөө худалдаа тэнцүү явах хэрэгтэй. За тэгээд одоо шинээр ирэх барьсан, дахиад ерөнхийлөгч болсон. За тэгээ өмнө ярьж ирсэн юм а одоо бодит болголоо. European Union, they're very tough, very tough traders. You think of the European Union, very friendly. They rip us off. Тэгээд хэнийг ерөнхийдөө онцлогоолоод ярьсан бэ гэх юм бол хэвлэл мэдээллийн хурал бараг 48 минут болж ирсэн. За мэдээж хятадуудыг муулсан. За хамгийн ихээр хэнийг муулсан бэ гэх юм бол европчуудыг муулсан. Европчууд юу хийж байна гэх юм бол Америкийг rip off хийж байгаа. Бид нарыг бараг лөөртж байгаа мэт ярьсан. Юу юм бэ гэх юм бол Германы машин, Францын машин гих мэдчлэн. За юу оногдуулж байгаа юм бэ гэх юм бол түүхэнд бараг байгаагүй хэмжээний импортын татвар оногдуулж байгаа. So sad to say. It's so Өнөхтэй. pathetic. 39%. Өрөвдмөр. We're going to charge them 20%, so we're charging them essentially half. Vietnam. Тэгээ европчууд юу хийж байна гэх юм бол манай Америкаас ерөөхдөө 39%-ийг гусж байгаа. Тийм учраас бид нар яг 39-ыг эрүүлэн госохгүй 20% тавьж байгаа. Европчуудыг арай жоохон зөөлхөн цогж байгаа. Вьетнам 90%-аар заяа биднээс одоо мөнгө идж байгаа гэсэн үг. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол Вьетнамчууд маш их хэмжээний экспортыг Америк руу явуулдаг, эрүүлээд Америк руу нэг их импорт хийдэг юм аа. Энэ томьёог би дараагийн нэг видеон дээр ерөөхдөө тайлбарлаж болно. За тэгээ сонирхолтой юм юу болсон бэ гэх юм бол маш олон хятад үйлдвэрлэгч нар 2016, 18 онд цохилт авсан үйлдвэрлэгч компаниуд юу хийсэн бэ гэх юм бол үйлдвэрүүдээ хаашаа нүүлгэсэн бэ гэх юм бол Вьетнам руу нүүлгэсэн. Яг гэсэн бэ гэх юм бол Трамп Вьетнамыг нүдэхгүй алхдахгүй илгүүтэй. За Вьетнам дээр одоо баг хамгийн өндөр импортын татварыг оногдууллаа. Great negotiators, great people. They like me, I like them. The problem is they charge us 90%. We're going to charge them 46% tariff. Тэгээ Вьетнамыг 46%-аар цогч байгаа. Тэгээд Вьетнамчууд биднээс 90% авдаг. Үгүй энэ худлаа. Donald Trump энийг жоох худлаа ярьж байгаа. Энийг үнэгээс хэлий. За юу юм бэ гэх юм бол Вьетнамчууд Америкаас их хэмжээний бараа авдаггүй. Вьетнамчууд маш их хэмжээний бараагийг Америк руу экспортлдог. Тэр томьёон дээр үндэслээд нэг статистик энэ татварын хувийг гаргацсан байгаа. Taiwan, where they took all of our computer chips and semiconductors. We used to be the king, right? Taiwan. Тэгээ бид нар бол chip Intel Corporation, AMD гэх мэт бид нар ерөөхдөө чипийн хаан байснаа одоо энэ байр суурь хэн булгаад авцсан бэ гэх юм бол Тайванчууд булгаад авцсан. За энэ бас жоохон худлаа. Яг гэх юм бол байр суурь хэн алдсан бэ гэх юм бол Intel Corporation алдсан. Тайваны TSMC гэх мэтчлэн компаниуд илүү хөдөлмөрлсөн, илүү их инновац гаргасан. За тэгээд жишээлбэл энэ Америкийн Nvidia компани шүү дээ. Америкт одоо үйлдвэрлэхгүй байгаа. Яг гэх юм бол Америкчууд чадахгүй. Тайванчууд чадна. Гэхдээ энэ бол Трампын дэлхийн ертөнцийг үзэл бодлын үндсэг бол ийм заяа. Америкчууд бас Америкийн машин авах боломжтой хэрнээ авахгүй байгаа даахгүй юу? Америкчууд бас Америкийн чип худалдаж авах боломжтой гэхдээ авахгүй байгаа байхгүй гэх мэт. Everything, we had all of it. Now we have almost none of it except the biggest company is coming in. We're going to end up with almost 40%. Lee Zeldin's working to get. Тэгээ энэгээр бас юу гэхэд байна гэх юм бол энэ Тайванчуудаа үйлдвэрээ Америкт бариа, Вьетнамчуудаа үйлдвэрээ Америкт бариа, Хятадуудаа үйлдвэрүүдээ Америкт бариа, Европчуудаа үйлдвэрүүдээ Америкт бариа. За тэгээ нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Америкийн ажилгүйдийн төвшин бараг 4% байгаа байхгүй юу? Бараг full employment гэсэн үг. Ажлын байргүй хүн Америкт бараг байхгүй шахуу. За яг удамжинд амьдарч байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэд нар бол нөгөө яг ажилтан гэж тооцож чадахгүй сэтгэл зүйн янз бүрийн өвчтэй. За гэхдээ тэр том үйлдвэрүүд нь нэгдчих юм бол Америкт заяа. Тэгээ тэнд үйлдвэрд ажиллах хүн
олдохгүй байж магадгүй шүү. Окей. За тэгээд ерөнхийдөө Дональд Трампын энэ хийж байгаа шалтгаан яг юу юм бэ гэх юм бол энэ график дээр үзүүлсэн байгаа. За цэнхэр нь бол Америк улсын экспорт тэр орн руу явуулж байгаа бараа тэгээ энэ ягаан өнгөтэй нь импорт нь заяа. Окей. Тэгээ экспорт нь импортоос бага юм бол жил болгон юу болдгийм бэ гэх юм бол Америкчууд худалдааны тэнцлийн хувьд бол алгал хийж байгаа. Тэ? Мексикчууд ерөнхийдөө Америк руу хамгийн их бараа оруулдаг. За гэхдээ тэрнээсээ бага бараа худалдаж авдаг. Тэгээд жил болгон Мексик улс 150 тэрбум долларын худалдааны ашигтай явж байгаа. Энийг Дональд Трамп зөв өөрчлөх гээд байгаа. А гэхдээ бас Дональд Трампын нэг үнэн юм юу юм бэ гэх юм бол Мексикод юу хийдэг юм бэ гэх юм бол Америкийн бараан дээр маш өндөр татвар тавьдаг. Яагаад вэ гэх юм бол Мексик жил болгон Америкаас 150 тэрбум долларын худалдааны ашигтай баймаар байгаа байхгүй юу? Тэ? Америкчуудыг цусыг сорох гоё байдаг байхгүй юу? За Канада улс ерөөдөө Трампын хэлдгээр тийм аимшигтэй бол биш. Та нэг харж байна. 64 тэрбум долларын худалдааны тэнцлийн ашигтай. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. За хамгийн их бараа Америк руу явуулдаг. Харин ямар ч бараа баг эргүүлээ авдаггүй улс аль юм бэ гэх юм бол Хятад. Жил болгон Америкаас 280 тэрбум долларын худалдааны ашигтай гардаг. За. Тэгээ энэ томоохон татвар ерөөхдөө хэнийг алгаж байгаа юм бэ гэх юм бол номер 1 Мексик алгаж байгаа, номер 2 Канадыг алгаж байгаа. Тэгээд Хятадыг алгаж байгаа. Тэгээд Европын холбоо төрч Германд 83 тэрбум, Японд 72 тэрбум, Солонгос 50 тэрбум. Тэ? Вьетнам харж гин үү? Түрүүн ярьж ирсэн Вьетнам. Вьетнам одоо 100 тэрбум долларын худалдааны тэнцлийн ашигтай болсон байгаа. Тэ? Яагаад гэх юм бол Хятадууд тэнд маш олон үйлдвэр барьсан. За тэгээ зарчмын хувьд энийг ингээ харах юм бол Хятадууд бараг 280 тэрбум нэмхэн ойролцоо дахиад Вьетнамаар дамжаад 50 тэрбум долларын худалдааны ашигтай гарч байгаа. За энийг тхийг 43 тэрбум, Итали 40, Ирланд 60 тэрбум, энэ бол ерөнхийдөө эрүүл мэндийн эмийн бүтээгдэхүүн, Таиланд 41 тэрбум, Малайз 27 тэрбум. За энийг юу яагаад хийж байгаа юм бэ гэх юм бол энэ 1990 оноос тийм Америкийн жил болгоны хоримтлагдсан эсвэл үүсэж байгаа худалдааны тэнцлийн алдгалал за тэгээ 2023 онд бол оргил цэгтээ хүрээд бараг 1.5 их долларын худалдааны алдгалтай явж байгаа. Тэ Америкийн мөнгө гадагшаа урсж байгаа юм а. Энийг ерөөхдөө Дональд Трамп зогсоох гэж байгаа. Тэгээ хамгийн их бараа нь яг юу юм бэ гэх юм бол үйлдвэрлэгдсэн бараа. За тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол 1990 оноос 2016 он хүртэл ерөөхдөө энэ эрчим хүч, fuel, газ, нефт ерөөхдөө маш том байсан. Одоо байхгүй болсон яагаад гэх юм бол Америкчууд энийг дотооддоо олборлдог болцсон. Тийм учраас тэр Иракийн дайн, Афганистан гих мэдж Америкт хамаагүй болцсон. За, тэгээд цагаан ордон дотор Дональд Трамп бас юу танилцуулсан бэ гэх юм бол ийм самбаруудыг танилцуулсан. За, хамгийн түрүүнд хэн бичигдсэн байгаа юм бэ гэх юм бол Хятад бичигдсэн байгаа. Дараа нь Европын холбоо, Вьетнам, Тайван, Japan, India, South Korea, Thailand гих мэдчлээ. Канада, Мексик энэ жигсаалт дотор ороогүй. Яагаад гэх юм бол Дональд Трамп хэвлэл мэдээллийн хурал хийхээс өмнө Канада ба Мексик аль хэдийн булт хийгээд өгсөн. Тэ? Ямар булт хийгээд өгсөн бэ гэх юм бол окей. Дональд Трамп Америкчуудаа та нар бид нар дээр оногдуулсан татваруудаа 0 болгочих юм бол бид нар ч гэсэн яг ижлэхэн хэмжээндээ тэр татваруудыг 0 болгоно. За тэгээ нэг талаасаа ингээ харах юм бол Дональд Трампын тэ үйлдэлүүд тодорхой хэмжээний үр дүн авчирч байгаа. Канада, Мексик дээр. За одоо Хятадууд ямар үйлдэл гаргахыг хэдүүлээ харах ёстой. Гэхдээ Хятадууд энийг зүгээр тоохоор өнгөрөх юм бол биш. Яагаад гэх юм бол 280 тэрбумын худалдааны тий ашиг бол маш том. Тий харж гин үү. Тэгээ Хятадын бараа одоо угаасаа 24% татвар оногдуулсан байгаа. За тэгээд Трампын өчтөр орой танилцуулсан тий тарифууд дахиад 34% нэмж гин. За тэгээ 28 нэмхэн 34 амар өндөр хөв гарч байгаа. Бараг Хятад бараан дээр 50-аас дээш татвар оногдуулж байгаа. Эннээс болж ерөнхийдөө Хятад дотор байгаа үйлдвэрлэл тий экспорт бол хүнд цохилт авнаа.
Тэгээ Японы Хятадын хөрөнгөний зах зээл энээсээ болж ерөөхдөө нэлээд одоо өчтөр шүн өнөөдөр өглөө ерөөхдөө уналтанд орж байгаа. За автомата бид нэр school дотор манай group community бидний хөрөнгө оруулагч бид нар ерөөхдөө томоохон Хятадын үйлдвэрлэгч компани руу хөрөнгө оруулалт хийгээгүй бид нар ерөөхдөө Хятад дотооддоо үйл ажиллагаа явуулдаг компаниуд руу хөрөнгө оруулалт хийсэн шүү. За тэгээ түүхнийг ингээ харах юм бол энэ Трампын зарласан тавьсан татварын хэмжээ хэр өндөр юм бэ гэх юм бол хамгийн өндөр түвшин 2-р дэлхийн 2-р дайны өмнө Smooth Hawley-гийн хуулийн төсөл гарах үедээ 20% байсан. За Дональд Трамп 4 сарын 2-оос өмнө ойролцооныг 12%-тай байсан бол одоо энэ шинээр зарлагдсан тариф бол Америкийн түүхэн хамгийн дээд хэмжээнд авчирж байгаа. Ойролцоо нийт импортын Америк улсын импортын 20% хувийн татвар тавьж байгаа. Монголчууд бид нар нөт 10%, гайлын алтман татвар 5%, тэгээ нийлээд 15.5 болж байгаа. Америк бараг тэрнээсээ бараг 2 дахин өндөр гайл нөтийн татвар тавьж байгаа гэсэн үг. За тэгэл ер нь бол Америк руу хамгийн их бараа экспортлог орнуудыг та эндээс харж болно. Хамгийн номер 1 бол Канада, нэг томруулчих. За дараа нь 350 тэрбумыг жил болгон Америк руу явуулдаг. Мексик 322, за Хятадууд 147 тэрбум, за дараа нь Голланд, Герман, Япон. Эдгээр ерөөхдөө нэлээд хүнд цогцолт болж байгаа. За энэ тариф тэгээд хэнд зориулагдсан бэ гэвэл Хятадууд зориулагдсан байна. Хятадуудын экспортлж байгаа Америкчуудад зарж байгаа барааны нийт татварын хэмжээ одоо бараг 50% болж байгаа. Окей. Та нар өмнө 1 подолкийг Америк руу $2 зардаг байсан бол одоо бараг $3 болж байгаа. Ямар нэгэн байдлаар ашиг олдог байсан бол тэр ашиг одоо бараг байхгүй болцсон байгаа. Ямар нэгэн байдлаар Америк үйлдвэрлэлт дэлгүүртэй дистрибьютортэй гих мэтчин ерөөхдөө тэд нар одоо маш хүнд байдалд орж байгаа. За монголчууд бид нар яасан бэ? Монголчууд бид нар дээр Дональд Трамп жигсэн 10% тариф оногдуулсан байгаа. За Америкчууд ерөөхдөө Монгол руу ойролцоо нэг жилийн 50 хэдэн сая долларын бараа явуулдаг. За бид нэр эргүүлээд Америк руу бас жоохон л юм явуулдаг л та. Гэхдээ ер нь хөл шалахгүй. Зүгээр Монголыг ерөөхдөө тоогоогүй хамгийн сүүлийн нэрийн дунд байсан. За тэгэхээр Дональд Трамп бас юу ярьж байна гэх юм бол энэ тарифаас олсон, татвараас олсон мөнгөөрөө манай улс нэлээд өндөр орлоготой болно. За эргүүлээд юу хийх юм бэ гэвэл Америк улс дотор татварын хөнгөлөлт гаргана, татварыг буулгана. За тэгээд нэг хуулийн төсөл бүр яригдчихсэн тэр нь юу юм бэ гэх юм бол $150,000 доош жилийн орлоготой өрхүүдийн орлогын татварыг 0 болгоно гэсэн хэдэн санаанууд явж байгаа. Гэхдээ хийх юм уугүй мó одоо хэдүүлээ харах хэрэгтэй. За цаана ямар бас мотивац явж байгаа юм бэ гэх юм бол бондын зах зээлээ дэмжмээр байгаа. Эдийн засгийн хямралыг жоохон үүсгэмээр байгаа. За тэгээд Америкчууд хөрөнгө оолт хувьцаалуу бити хөрөнгө оолт хийгээрээ гадны хөрөнгө оологчид бити Америкийн хувьцаалуу хөрөнгө оолт хийгээрээ манай засгийн газрын бондыг аваарай гэсэн санаатай байгаа. За тэгээд тодорхой хэмжээний үр дүн гарсан өчигдөр шөнө Америкийн 10 жилийн хугацаатай бондын хүү таад яг унтчих та шүдэ угаасныхаа дараа жилийн 4.2 байсан бол энэ тариф зарлагдсныхаа дараа 4.2-оос 4 рүү навс унтсан. За тэгээ олон улсын хэмжээнд ямар хөрөнгөний зах зээл хамгийн хүнд цогцолт авч байгаа юм бэ гэх юм бол Японы Nikkei авч байгаа. Ерөнхийдөө таад ингээ харж байна навс унтсан. Бид өнгөрсөн сая Японд аялж байхдаа бас тухайн үед навс унтсан. Одоо өчигдөр шөнө дахиад ерөнхийдөө цогцолт авч байгаа. Тэгэл ингээд харах юм бол баг Японы зах зээл дээр эдийн засгийн хямрал ба банк санхүүгийн хямрал болох магадлал улам өсөд байгаа энэ жилд. За түрүү хэлжсэн энэ мэдээ гарахаас өмнө Мексик улс булт хийсэн, Канадчууд булт хийсэн. Тэгээ Израиль яг энэ хэвлэл мэдээллийн хурал болж явах үедээ бас булт хийсэн. Тэрний юу хийсэн бэ гэх юм бол за окей. Бид нар Америкчуудын экспортн дээр татвараа 0 болголоо. Эргүүлээд Америкчууд бидний экспортн дээр бас 0 болгоорой. За Дональд Трамп юу хийж байгаа юм бэ гэх юм бол ерөөдөө худлаа шудраг байх ёстой. Бид нар 0% татвар авч байгаа юм бол та нар ч гэсэн 0% татвар аваач. Тэгээд хятадууд энийг хийх юм уу хэдүүлээ харах хэрэгтэй. Одоогийн байдлаараа булт хийсэн улсууд нь жоохон цөөхөн, Мексик, Канада, энэ итгэг, Израиль ерөөхдөө жоохон нааштай хандсан. За тэгээд Дональд Трамп хэлж байгаа үйлдвэрлэл ерөөхдөө Америк руу буцаагаад ирэх юм уу?
компаниуд тэндээ үйлдвэрлэлээ барих юм уу? Илүү олон хүмүүс энэ үйлдвэр дотор ажлын байртай болох юм уу? Гэх юм бол одоо жоохон үр дүн гарч эхэлж байна. Яагаад гэх юм бол 2020 оны эцэс 2024 оны сүүл хүртэл ер нь үйлдвэрлэлийн ажлын байрууд ерөөхдөө алга болж исэн. За Трамп ирэх барихаас ахуулаад ерөөхдөө буцаагаад жоохон ногоорч эхэлж байгаа. Гэхдээ түрүүний ярьжсэн үгийг та санаарай. Америкт ерөөхдөө ажлын байргүй хүмүүс маш цөөхөн. Нийт Америкт ажил хиймээр байгаа хүмүүсийн 4% нь ажлын байргүй. Тийм учраас энэ үйлдвэрлэлийн ажлын байрууд хязгааргүй өснө гэж байхгүй. Гэхдээ хэдүүлээ юундаа бэлэн байх ёстой юм бэ гэх юм бол бидний гадаад хувьцаануудын портфолио ерөөхдөө одоо цохилт аавна. Тэгээ ирэх 1-2 сарын хугацаанд энэ тариф нааш цаашаа юм болно. Хөрөнгөний зах зээл ер нь бол маш их савлах байх. Тэгээ миний хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол Хятадууд Америкчууд ширээн дээр уулзаад нэг тогтвортой урт хугацааны хилцэлд хүрээсэ. Тэгээ бас нэг эрсдэл байгаа. Хятадууд магадгүй энэ дээр булт хийхгүй байж магадгүй. За дэлхий тэгээд улам их хоёр хуваагдана. Тэгээ Орос Украин НАТО-гаас болж аль хэдийн нэг хуваагдаад эхэлсэн. Хоёр хуваагдаад эхэлсэн. Тэгээ энэ худалдаанаас болж бас дараагийн юм ирж магадгүй. Тэгээ энэ худалдааны дайн хурдан шийдэгдэхгүй юм бол дэлхийн эдийн засгийн хямрал баттай ирнэ. За тэгээд Трамп ерөөхдөө маш өндөр эрсдэлтэй юм хийж байгаа. Нэг бол амар өндөр өгөөжтэй байх магадлалтай, нэг бол дэлхийн эдийн засаг сөрүүлэх эрсдэлтэй. За тэгээд хэдүүлээ энийг хараад сууж ахаас бид нэг уусаа нөлөөлж ямар ч чадваргүй баяртай. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. Он гараад өсөх баг. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оолт хийдэг хүмүүс ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал, ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашин үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Манай өдөр захирал битүүрийн жишээ school community-д нэгдэхийг хүсвэл дараах заавруудыг дагнав. Эхлээд би энэ дэр нэг Google search page гаргаад ирсэн байна. За эндээс хэдүүлээ эхлээд school гэж таах хэрэгтэй байгаа. За school ингээ гараад ирэнгүүт янз бүрийн одоо community-нууд гарч ирж байгаа. За эндээс хэдүүлээ хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр логин дарах хэрэгтэй. За логин хийсний дараа хэрвээ та аль хэдийн school дээр аккаунттай бол мэйл хаяг нууц руугаа оруулаад ингээ орчиж болно. Хэрвээ аккаунтгүй бол энэ доор sign up for free гэдэг цэнхэр линк байгаа. Энэ дээр нь дарчин гэсэн үг. За энэ дээр дарсны дараа хэдүүлээ эхлээ нэрээ оруулна. За ингээд нэр, овог, за мэйл хаяг. За энэ дээр нууц үг зохион. Энэ дээр нь жишээ нь school 1 2 3 ингээд зохиочи. За sign up хийлээ. За одоо verification code мэйл хаяг дээр ч ирнэ. Тэгэхээр та мэйл рүүгээ оронгууд за 7797. За next. За ингээд та хэд school дээр аккаунттай болох гэж байгаа. За тэгвэл хамгийн түрүүнд эхлээд юу хийх шаардлагатай вэ гэхээр энэ дээр зураг оруулах шаардлагатай байгаа. Энэ дээр ямар ч зураг байж болно. Та нар профайл зураг гэсэн. За зураг оруулсныхаа дараа за энэ дээр bio бичнэ. Bio бас юу ч байж болно. Энэ дээр learning to invest хөрөнгө оруулалт хийж сурах гэж байгаа. За complete дарчна. За ингэнгүүт яах вэ гэхээр та бүхний school account ингээд нэгтчихэж байгаа гэсэн. За тэгснийхаа дараа та бүхэн эндээс earn таслал invest эхлээд бол дараа нь хөрөнгө оруулалтыг тэгээд be free хэрэгжүүлөө. Гэ хайнгууд манай өдөр захирал бит хоёрын
ерөнхийдөө энэ community гараад ирчихнэ. Яг одоохондоо бол энэ гишүүнчлийн тоо болон гэхдээ нээлттэй биш байгаа учраас гарч ирэхгүй байна. Гэхдээ та бүхэн одоо ингээ хайх юм бол ерөнхийдөө энэ хавцаа гарч ирнэ. За ингээд нэгэд орчлоо гэж хэзүүлээ үзье. За нэгэд ингээд скул руугаа орчингууд манай community ингээд гараад ирчингүүд та бүхэн яах вэ гэхээр яг доторхын бие шууд үзүүлэх зорилгоор ингээд community руугаа орчих. Тэнгүүд ингээ гараад ирчихнэ. Тэгээ яг одоо бол 4 гишүүнтэй байгаа юм байна. Тэгээ private group за сарын $29 он гараад энэ бол нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр ийшээ хэдүүлээ join хийгээд энэ дээрэнд орчихно. За төлбөр төлөх арга дээр та visa карттай бол visa картаараа төлбөрөө төлчихнө гэсэн. Тэгэхээр би одоо та бүхэнд төлбөр төлөх зааврыг харуулъя. Тэгэхээр энэ дээр картныхаа дугаарыг оруулаад 51 За, одоо энэ хугацаанд дуусахаар болон өдөр картны чинь урт хэсэгт байгаа. За, CVS гэдэг код нь болохоор артлын Certified by Visa гэдгийн энд байгаа шүү. Тэгэхээр та бүхэн 3 оронтой код оруулаад join гэдээ арчна. Одоо тэнгуут процессинг хийгээд за ингээд төлбөр амжилттай төлөгдлөө. Одоо enter group буюу ингээд ороод ирчин гэсэн үг. За энэ дээр бол янз бүрийн юмнууд байгаа. За жишээ энэ бол ерөнхийдөө community-гийн хамгийн түрүүнд та бүхэнтэй шууд гарч ирэх нүүр хууц гэсэн үг. Энэ дээр янз бүрийн бичлэг ингээ айл хэдийн манай өдрөө зөвхөн оруулсан байна. За энэ дээр silver-ийн талаар, мөнгөний талаар орчсон байна. За one thing гэдэг номны review. За market update-үүд бол байнга орж байгаа. Жишээ нь өнөөдрийн market update байна. Та бүхэн market update-ийг үзэх эсвэл ингэж дарж ороод ерөнхийдөө бол ингээ үзэх боломжтой байгаа. За ингээ гараад ирж байна. Hey guys, за өчтөр аваа том хөдөлгөөнүүд гараад ирсэн. За Christmas rally жилийн хүртэл ингээд өсөө явна 620 лөө хүрч чадах нь үгүй юу эргэлзээ хүрчлээ. Одоо S&P 500 харахаар өчтөр бараг 3%-аараа навс унтсан. Тэгээ харж байна. Moving average удаа. За ингээд ерөнхийдөө бол тэг ханаас бараг 80-аас 2 шинжилгээ байна. Та бүхэн ингээд бүгд нь үзэх боломжтой. За эндээсээ гараад энтэйжин дээр лайк дарах боломжтой. За дараа нь юу болох вэ гэхээр энэ дээр announcements орж ирж байгаа. Энэ дээр ямар нэгэн зүйл болох юм бол бид нэр та бүхэн зарлана. За дараачих нь болохоор компани үнэлгээнүүд орж ирж байна. За ерөнхийдөө саний хэлсэнчлэн 7 хоног болон 2 компани үнэлгээ хийн. За давхар би юу вэ гэхээр энэ өдрөө захирлын хийсэн үнэлгээг хараад та бүхэн намайг дагаад бас хамт хийх боломжтой. Энэ дээр угаасаа Excel модулууд нь оруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүний хийсэн модулыг би бас аваад өөрийнхөө үзэл бодлыг оруулаад тэгээд давхар дагж хийгээд reaction видео маягаар явна гэсэн үг. За ингээд компани үнэлгээнд байна. Зах зээлийн шинжилгээ. За зах зээлийн шинжилгээ market update бол ингээд өдөр болгон шахуу орж байгаа. За юм байна. За энэ classroom дотор болохоор та бүхний хийж болох хичээлүүд эхнийх нь эдийн засаг. За эдийн засгийн цикл. За яг хэрхэн санхүүгийн тайлан унших вэ, шинжлэх вэ? За бас эдийн засгийн хөөсрөлийн талаар та бүхэн дээр дарж ороод за ингээд бүлэг бичлэгүүд байгаа гэсэн үг. За эхнийх нь болохоор юу вэ? За эдийн засаг гэж юу вэ? Яагаад өсд юм бэ? За дараачих нь компани гэж юу вэ? Хувьцаа яагаад дэшээ доошоо явд юм бэ? Айгуу сонирхолтой сэдвүүдийн талаар. Та бүхэн мэдэх юм бол манай эдгээр захирал их ерөнхийдөө бол үнэлгээд тэгээд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол маш сайн суурьтай хувьцааны үнэлгээд нэвчлэн айгуу хамгийн муугаар бодож хийдэг гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол энэ тоонуудын ч гэсэн та бүхэн жоохон өөрчлөлт явах боломжтой байгаа. За ингээд мөнгөний за энэ дээр календар байна. Энэ календар бид нэр шинэ ивентүүд зарлах юм бол эсвэл та бүхэн зөвлөгөө авдаг ч юм уу ингээд ивентүүд зарлах юм бол энэ календар нь ингээд ороод ирчнэ. За яг одоохондоо ямар ч ивент зарлаагүй байна. Ивент зарлангууд ингээд календар нь хэдэн юм бэ, хэдэн цагаас юм бэ гэдэг нь ороод ирчихнэ. За эндээс болохоор бусад гишүүдэд харах боломжтой. За энэ би байна. Энэ яг миний одоо юу байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн надтай холбогдоод бас юм асууж болно. Мөн энэ community-г хэрхэн сайжруулах уу, та бүхэн бас юу хармаар байна, тэрийгээ бас нээлттэй хуваалцаарай.
Тэгээ бид нар ер нь бол байнга сайжруулад явж байгаа гэсэн үг. За энэ дээр leaderboard гарч ирж байна. Тэгэхээр ингээд та төвшөнтэй байгаа. За эхнийх нь хонь, ямаа өхөр, тэмээмхэр гээд явчихж байгаа. Би бол одоо ингэж хонь төвшин дээр явж байна. 5 оноос эхэлж байна. За ингээд about хэсэг дээр нь ерөнхий мэдээллүүд нь байгаа гэсэн үг. За буцаад хэдүүлээ өөр нэг юу л орж үзэн. Аюу сонирхолтой санхүүгийн тайлан хэрхэн унших вэ гэдэг. За энэ хичээлүүд бол ингээд удахгүй байн нэмэгдээд явчихна. Яг одоо бол энэ дээр ороогүй байна. Тийм байна. За ингээд нийт community-нээс та бүхэн бас ерөнхийдөө бол байн тухайн үеийн контентоо үзээд явах боломжтой, үзээд суралцаад явах боломжтой. Жишээ нь одоо энэ S&P 500 за алтны талаар шинжилгээнд байна. Та бүхэн дээр лайк дарж болно, коммент бичиж болно, тийм. За ингээд бүх мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань School платформд нэмэх юм бол саний алхмыг дагаад School-ийнхаа аккаунтыг нээгээд за сарын $29 гэж байгаа тэрийг Visa картаараа төлөөд тэгээд энэ бүх контент болон Excel модель болон reaction видео, номны ревю гэх мэт одоо ер нь суралцах маш их боломж байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээ нэгдээд ороод үзээрэй.